Ноён Батүлийн хэрэг зузаасаар л байна. Зоригийн хэрэг толбогдсон гэдгийг нь ерөнхийлөгч нь хэлээд тавьчихсан. Хүн амны гэмт хэргийн хамсаатан болцоход ядаж байтал хөгжлийн банкны лоовчдын хэрэг эслэгдэж мөн л тэрлүү гараад өрсөн дэлгэдлээ. Тоочвол гудамж төсний хүрээ Татар өргөгийн уулзуураас Яарамгийн гүүр хүртэл 1 км замыг барина гэж анх 440 сая төгрөгийн гэрээ байгуулсан хэрнээ зураг төсөл хийгдсэний дараа нь 1 тэрбум 895 сая олгож анхны гэрээнээсээ 4 дахин өсгөж мөнгө авсан байна. Мөн хорооллын эцсийн уулзуурын өргөтөө шинжилтийн ажлыг Public Crowd компани 300 саяар хийнэ гэж гэрээ хийгээд мөнд явцын дунд үнэ нэмж тэрбум 300 сая устан томруулан мөнгийг ёстол өмцөн мэджээ. Иймэрхүү байдлаар зориуд эхнээсээ хямд үнээр хийх гэж үнэхээр гэрээндээ тусган бусад өрсөлдөгчдийг хууран тендер аваад сүүлд нь нэмүүлэн мөнгө завших маягаар лойрдог байж. Анзаарсан бол өөрийнх нь анхны өртгөөс дандаа 4 дахин бүр 4.3 дахин ихсэх нь лойрдог байсан байх юм. Батүл бол Монгол Улсын түүхэнд хамгийн их юм хийсэн хотын дарга шүү хэмээн өмөрдөг хүмүүс бий. Тэгвэл хамгийн том лойрыг хамгийн ичгүүргүйгээр хийж байсан ийхүү баримтаар нотлогдож байна. Юм хийн гэдэг нь Батүлийн хувьд лойр хийх арга хэмээн харагдаж байна. Хичнээх ажил хийн төдий чинэл унцсан их байна да. Бүтээн байгуулалтын нууц нь энэ аж. Том мөнгнөөс том л үнэн ойлгомжтой. Нийслэлийн төсөв 500 тэрбум төгрөг гэж сонсогддог. Тэгвэл 500 тэрбум төгрөгийн 4-ний 1 хэд болох вэ? Батүл ба түүний багийнхан нэг жил 125 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн ба түүнийхээ төлөө 500 тэрбумыг зарлахсан дүр зураг ийхүү харагдаж байна. 4 жилээр нь үржүүлээд үзвэл нийтдээ 2 их 80 төгрөг болох ба 500 тэрбумын бүтээн босголт эдэд завшин харин 1 их 80 500 тэрбум төгрөг болно доо. Иргэдийн хурлын төлөөлөгч Ганбаяр бүрэн эрхийнхээ хугацаанд 1 тэрбум төгрөгөөр амбалтоор барьж хүлээлгэн өгсөн байдаг юм. Харин Батүл ба түүний багийнхан 4 жилийн хооронд 1500 эмнэлэг идчихжээ. Мөн агуу том ходооттой лойрчтай.